Өнөөдөр би та бүхэнд аимшигын зохиол биш, бодит амьдрал дээр болсон Америкийн эрүүгийн түүхэнд хамгийн их маргаан дагуулсан нэгэн хэргийн тухай ярьж өгнө. Энэ бол алуурчны түүх биш. Энэ бол их хүний тархинд юу болсон тухай болсон явдал юм. Түүний нэр Андрей Яц. Айдас хизээж гинэд ирдэггүй. Тэр чимээгүйхэн ойртдог. Эхлээд зүүдэнд, дараа нь бодолд, эцэст нь бодит байдалд. Энэ түүх яг тэгж ихэлсэн Америкийн Техас мужид хүмүүсийн хувьд ердийн нэгэн хотод хинч онцолж хардаггүй, сонинд гардаггүй. Гаднаасаа аюулгүй харагддаг нэгэн байшин байлаа. Хэрвээ та тийшээ очивол энд яаж аимшигт хэрэг гарах билээ гэж бодохоор тийм л газар. Цэвэрхэн гудамж, нам гүм хөршүүд, хүүхдийн дугуйн мөр асфальтан дээр харагдана. Гэхдээ яг энэ нам гүм байдал хожим Америк даяар айдас төрүүлсэн юм. Энэ түүхийг ойлгохын тулд бид алхаас эхлэх ёсгүй. Бид эхнээс нь эхлэх хэрэгтэй. Андрей Яц бол төрмөл алуурчин биш. Тэр хүчирхийлэлд дуртай байгаагүй. Тэр аимшигын кино үзээд таашаал авдагч байгаагүй. Тэр багада асуудалтай хүүхэд байсангүй. Харин ч эсрэгээрээ багш нарын бахархалд эцгийнхээ найдвар нийгэмд сайн охин гэж тодорхойлогддог хүн байсан. Зарим хүмүүс бусдыг асрах гэж оролдохдоо өөрсдийгөө мартаж эхэлдэг. Андрей яг тийм хүн байлаа. Тэр ажилдаа сайн, хариуцлагатай, өвчтнүүдтэй зөөлөн харьцдаг. Гаднаас нь харахад түүний амьдрал замдаа орсон мэт. Тэгээд л тэр Rusty Yates гэх хэртэй танилцсан. Rusty шашинлаг хатуу үзэлтэй, өөрийн итгэл үнэмшлээ гэр бүлийнхэндээ тулгадаг нэгэн байсан. Тэдний харилцаа ихэндээ энгийн бүр сайхан мэт. Хоёулаа шашинд итгэдэг ёс суртахууны тухай ижил ойлголттой. Гэвч энэ гэрлэлтэд нэг л зүйл байнга нойрхож байлаа. Тэр бол дарамт Rusty гэр бүлийг бурхны замаар амьдруулах ёстой гэж үздэг. Олон хүүхэдтэй байх нь ариун үйлс гэж итгэдэг. Андрей ихэндээ үүнийг эсэргүүцээгүй. Тэр үргэлжил сайн ихнэр, сайн их байхыг хүсдэг байсан. Гэхдээ сайн гэдэг ойлголт түүний хувьд аажмаар өөрийгөө үгүй хийх гэсэн утгатай болж хувирсан. Анхны хүүхдээ төрүүлсний дараа бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн. Энэ өөрчлөлт гинэд биш. Эхлээд зүгээр л ядаргаа. Дараа нь нойр гүйдэл, дараа нь шалтгаангүй уйлах, дараа нь толгой дотор нь нэг л хоолой байнга шивнэх болсон. Чи хангалтгүй, чи муу их, чи хүүхдүүдээ сүрүүлж байна. Эдгээр бодол жирийн ээжүүдэд ч хаяа төрдөг. Гэхдээ Андрейгийн хувьд тэд зүгээр бодол байгаагүй. Тэд тушаал шиг болж эхэлсэн. Тэр бодлыг эсэргүүцэж чадахгүй. Тэр бодол түүнээс хүчтэй. Эмч нар үүнийг анзаарсан. Андрей сэтгцийн эмнэлэгт хэвтсэн. Тэр амиа хорлох оролдлого хүртэл хийсэн. Энэ бол маш тод дохио. Энэ эмэгтэй хүнд өвчтэй байна. Эмч нар шууд анхааруулсан. Дахиж жирэмслэх нь аюултай. Түүний тарих энэ ачааллыг даахгүй. Гэхдээ анхааруулах хангалттай биш байсан. Учир нь гэрт нь, шашны орчинд нь нөхрийнх нь үзэл бодолд өөрлөг хүлжилж байлаа. Бурхан хамгаална. Олон хүүхэд бол айдас. Сэтгэл готрол бол итгэл сул байгаагийн шинж. Андрей дахин жирэмсэн болсон. Дараа нь дахиад 7 жилийн дотор 5 хүүхэд. Бие махбод нь ядраад зогсохгүй. Тарих нь аажмаар бодит байдлыг таних чадвараа алдаж эхэлсэн. Эндээс жинхэнэ аимшиг эхэлдэг. Андрей заримдаа хүүхдүүдэд харахаар тэд бохир мэт санагддаг болсон. Заримдаа тэдэнд муу ёрын зүйл шингэсэн мэт бодогдно. Заримдаа тэр хүүхдүүд нь там руу унах хувь тавилантай гэж итгэнэ. Эдгээр бодол түүний хувьд буран сэтгэмж биш. Энэ бол үнэн. Түүний тархинд энэ бол бодит байдал. Тэр шүн унтаж чадахгүй. Нүдээ анихад дүрснүүд харагдана. Дуу хоолой сонсогдно. Заримдаа тэр дуу бурхных мэт. Заримдаа шийтгэгчийнх мэт. Чи тэднийг хамгаалж чадахгүй. Чи тэднийг аврах энэ үгэл дараа нь бүх зүйлийг эвдэн Андрей алуурчин болохыг хүсээгүй. Тэр өөрийгөө аврагч гэж ойлгож эхэлсэн. Хэрвээ энэ бодлыг эрүүл ухаантай хүн уншвал аимшигтай санагдана. Гэхдээ Андрейгийн хувьд энэ бол логик, ёс суртахуунтай шийдэл шиг санагдсан. Тэр үед хинч түүнийг хангалттай сонсоогүй. Хинч түүний дотоод ертөнц рүү үнэхээр шагаагаагүй. Бүгд гаднаас нь л харсан. Энгийн их, олон хүүхэдтэй ээж, даруухан эмэгтэй. Гэвч дотор нь аль хэдийн нуралт ихэлсэн байсан. Part 1-нд дуусахгүй мэт санагдаж магадгүй. Гэхдээ жинхэнэ харанхуйд бид дөнгөж хүрч байна. Учир нь дараагийн хэсэгт Андрейгийн бодол шийдвэр болон хувирч эхэлнэ. Дуу хоолой тушаал болж эхэлнэ. Харин нам гүн байшин үхлийн тайз болж хувирна. Part 1 дээр аимшиг зүгээр шивнэж байсан бол одоо тэр илүү тод сонсогдож эхэлнэ. Энэ хэсэгт Андрейгийн бодол итгэл болон хувирч итгэлэн тушаал болж эхэлнэ. Зарим хүмүүс айдсыг гадаад ертөнцөөс ирдэг гэж боддог. Харанхуй гудамж хаалга нэг чимээ танихгүй хүний сүдэр. Гэвч энэ түүхтэр айдас гадаадаас ирээгүй. Тэр айдас гэрийнхэн дотор бүр тодруулбал түүний толгой дотор амьдарч байлаа. Андрейгийн амьдрал гаднаас нь харахад доктортой мэд үргэлжилсээр байсан. Бөглөө босно, хүүхдүүдээ хоолно, хувцаслуулна, гэрээ цэвэрлэнэ. Энэ бүхэн автомат мэд. Гэвч дотор нь бодит байдал аажмаар уусч эхэлсэн. Түүний тарих бодлыг шүүж шалгаж энэ үнэн, энэ худал гэж ялгах чадвараа алдаж байлаа. Эхэндээ бодлууд зөөлөн байсан. Би хангалтгүй ээж, би хүүхдүүдэд зөв хүмүүжүүлж чадахгүй. Эдгээрийг олон ээж мэдэрдэг. Гэхдээ Андрейгийн хувьд эдгээр бодол зогсдоггүй байв. Тэд унтахад нь ч, зэрхэд нь ч, бүр хүүхдэд тэврэх үед ч толгойд нь эргэлдэнэ. Яг л цухтах боломжгүй өрөөнд ганцаараа төвжигдсэн мэт бодлгүй бодлууд дүрс болж эхэлсэн. Тэр хүүхдүүдэд харахтаа тэдний нүдэнд өөр зүйл байгааг олж харна гэж итгэв. Заримдаа тэд инээхтэн хүртэл айдас төрнө. Яагаад ингэж инээж байна вэ? Энэ инээмсэглэл ариун биш. Түүний тархинд логик алга болж шашны айдас түүний оронд орж ирсэн. Шашин өөрөө муу зүйл биш.
Гэхдээ өвчтөе тархинд шашин аимшигтай зэвсэг болж чаддаг. Андрей Библийг дахин уншина. Зарим мөрийг онцгойлон анхаарна. Шийтгэл нүгэл тамийн тухай хэсгүүд түүний толгойд гацна. Тэр эдгээрийг энгийн хүнийг шиг бэлгэдэл гэж ойлгоогүй. Тэр үүнийг шууд бодит гэж хүлээж авсан. Тэр бодлороо ингэж итгэж эхэлсэн. Хэрвээ миний хүүхдүүд энэ ертөнцид өсвөл тэд нүгэлт автна. Хэрвээ тэд нүгэлт автвал там дунна. Хэрвээ би тэднийг одоо аваад явбал тэд цэвэр ариунаараа аврагдана. Энэ бодол аимшигтай ч Андрейгийн хувьд ёс суртахуунтай шийдвэр шиг санагдаж байв. Энэ л хамгийн аимшигтай нь. Учир нь тэр муу зүйл хийж байна гэж бодоогүй. Харин ч эсрэгээрээ тэр өөрийгөө сайн их гэж итгэж байлаа. Түүний нөхөр Рости заримдаа түүнийг харж ямар нэгэн буруу байна гэдгийг мэдэрдэг байсан. Гэхдээ тэр айдсаас илүү итгэлтэй найдсан. Бурхан биднийг хамгаална. Энэ бол түр зуурын хямрал. Андрейг эмчид үзүүлнэ, эм өгнө. Тэгээд л боллоо гэж бодно. Гэвч энэ өвчин эмнэр бүрэн итгэдэггүй байлаа. Ялангуяа тэр эмийг уухаа зогсооход Андрей зарим үед бараг кататон байдалд ордог. Тэр нэг цэг рүү удаан ширтэнэ. Хүүхдүүд түүнийг дуудана. Тэр хариулахгүй. Заримдаа тэр гинэд уйлж эхэлнэ. Яагаад уйлж байгаагаа өөрөө ч мэдэхгүй. Заримдаа тэр бүр эсрэгээрээ хит тайван, хит нам гүн болно. Энэ тайван байдал бол эдгэрэл биш. Энэ бол аюултай чимээгүй байдал. Тэр амиа хорлох тухай дахин бодож эхэлсэн. Хэрвээ би өвхвөл хүүхдүүд минь яах вэ? Энэ асуулт түүнийг айлгана. Тэд хинтээ үлдэх вэ? Тэд хэний нөлөөнд орж ямар нүгэл хийх вэ? Түүний толгой дотор үхэл ба аврал нэг утгатай болж эхэлсэн. Нэгэн шөнө тэр бараг унтаагүй. Гэр дотор чимээгүй. Хүүхдүүдийн амьсгал сонсогдно. Андрей орны захад сууж тэднийг удаан ширтжээ. Тэр мөчөд хайр, айдас, төрөгдөл гурав хоорондоо хутгалдсан. Тэр дотроо ингэж бодсон. Би удаан хүлээж болохгүй. Би шийдвэр гаргах ёстой. Гэхдээ энэ шийдвэр гинэд гарсан биш. Энэ бол олон сарын бүр олон жилийн турш тархинд нь ажмаар боловсрсон бодол байсан. Яг л мөсөн уул шиг. Гадаад тал нь жижигхэн, харин дотор нь асар том. Тэр өдрүүдэд Андрей өдөр тутмын ажиллаа хийсээр л байсан. Хүүхдүүдээ хооллоно, тоглуулна, унтуулахын өмнө тэрвэрнэ. Гэхдээ энэ бүхэн энгийн ээжийн үйлдэл биш байв. Энэ бол салах ёс хийхтэй адил үйлдэлүүд байлаа. Тэр үүнийг өөрөө ч бүрэн ухамсарлаагүй байж магадгүй. Гэхдээ түүний тарих аль хэдийн өөр зам руу орсон байсан. Тэр заримдаа дотор нь битгий хийгэж шивнэх сулхан дуу сонсно. Гэхдээ энэ дууг илүү чанга дуу дарна. Хэрвээ чи үүнийг хийхгүй бол тэд зовно. Чи одоо зогсвол чи муу их. Энэ бол дотоод зөрчил биш. Энэ бол тархины доторх дарангуйлал. Андрей заримдаа толь руу харна. Тэндээсээ өөр хүнийг харж байгаа мэт санагдана. Нүд нь хоосон, нүүр нь ядарсан. Тэр өөрөөсөө айж эхэлсэн ч зүхтах газар байгаагүй. Учир нь зүхтах ёстой зүйл нь өөрийнх нь тарих байлаа. Бүршүүд нь юу ч анзаараагүй, чимээгүй, даруухан айл, олон хүүхэдтэй, гэхдээ асуудалгүй. Гаднаас нь харахад бүх зүйл хэвийн. Энэ л хамгийн аюултай. Аим шиг дандаа чанга байдаггүй. Заримдаа тэр хитрхи чимээгүй байдаг. Тэр өглөө ойртож байлаа. Тэр өглөө бүх зүйл эцэслэх өглөө. Андрей үүнийг тодорхой өдөр, тодорхой цаг гэж төлөвлөсөн эсхийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой. Түүний тарих аль хэдийн шийдвэр гаргасан байсан. Үлдсэн нь зүгээр л болох ёстой зүйлийг хүлээж буй мөчүүд байлаа. Тэр өглөө хитрхи нам гүн байх болно. Хинч хашгирахгүй, хинч зүхтахгүй. Учир нь аюул хаалганы цаана биш, харин ихийн тэврэлтийн дотор байх болно. Одоо нэг зүйл тодорхой болсон. Энэ бол гинтийн хэрэг биш. Энэ бол удаан хугацаанд дотроо ургасан аим шиг. Харин дараагийн хэсэгт бид тэр аим шиг бодит байдалд хэрхэн шилжсэнийг минутаар сонсох болно. Гэхдээ жинхэнэ аим шиг одоо л эхэлнэ. Тэр өглөө ер бусын юмгүй мэд эхэлсэн. Хитрхи юрдийн, хитрхи нам гүм, нар цонхоор тусаж байлаа. Гадаа шууд жиргэж хөршийн байшинд машин асаах чимээ сонсогдно. Дэлхий өөрийнхөөрөө эргэсээр, харин тэр байшингийн дотор цаг хугацаа удааширч агаарт нэг л хүн зүйлд үжилтэж байсан юм. Андрей өглөө сэрхтээ сандраагүй, айдас ч мэдрээгүй. Тэр яг л олон шөнө нойргүй хонсны дараах шиг хоосон байв. Толгой нь хачин нам гүм, урд нь байнга шивндэг байсан дуу хоолой тэр өглөө орилсонгүй. Харин ч эсрэгээрээ хитрхи тодорхой, хитрхи итгэлтэй болсон байлаа. Тэр гал тоогоо руу орж, цонхоор гадаг шарсан. Хөршийн байшин, гудамж, хашаа бүгд хэвийн. Энэ хэвийн байдал аимшигтай. Учир нь түүний дотор аль хэдийн бүх зүйл шийдэгдсэн байсан. Нөхөр нь ажилдаа явах гэж бэлдэж байлаа. Тэдний хооронд урт яриа болсонгүй. Ямар ч хэрүүл, ямар ч сэжиг төрүүлэх үйлдэл байгаагүй. Энэ бол жирийн өглөө мэт. Нөхөр нь хаалгаар гарч машинд сууж явсан. Хаалга хаагдах чимээ байшингийн дотор үлдэв. Тэр чимээ бол эцсийн чимээ байсан. Андрей ганцаараа үлдлээ. 5 хүүхэдтэйгээ. Хүүхдүүдийн зарим нь сэрж байсан, зарим нь унтаж байсан. Тэдний хувьд энэ бол өөр нэгэн энгийн өглөө. Тэд юу болох гэж байгааг ойлгох ямар ч боломжгүй. Учир нь аюул гаднаас ирээгүй. Тэр аюул тэднийг тэрвэрч өмсдөг хүнээс ирэх гэж байлаа. Андрей угаалгын өрөө рүү орсон. Ванны тагийг нээж усыг урсгав. Ус дүүрэх чимээ байшингийн дотор нам гүмийг зүснэ. Энэ бол аимшигын киноны хөгжим биш. Энэ бол бодит амьдралын энгийн дуу. Гэхдээ яг энэ дуу хожим мөрдөгчдийн толгойд олон жил сонсогдсон гэдэг. Ус дүүрч байхад Андрей хөдөлгөөнгүй зогсож байлаа. Түүний царайд уурч байгаагүй, буй гашууж байгаагүй. Харин нэг л зүйл байсан.
Итгэл тэр өөрийнхөө хийж байгаа зүйлийг зөв гэж итгэж байлаа. Би тэднийг аварч байна. Энэ бодол түүний толгойд ямар ч эргэлзээгүй байсан. Эхний хүүхдээ тэрвэрч ав. Тэр хүүхэд ээжийнхээ гар дээр тайван байлаа. Учир нь энэ гар түүнийг олон удаа тэрвэрч, тайвшруулж байсан. Угаалгын өрөөний гэрэл бүдэг. Ус аль хэдийн дүүрсэн. Тэр хүүхдээ ванд оруулсан. Эхэндээ усанд оруулах гэж байгаа мэт хүүхэд эсэргүүцээгүй. Тэр итгэсэн, дараа нь ус нүрийг нь бүрхсэн. Энэ мөчид юу болсныг яг таг хинч мэдэхгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой. Энэ бол тэмцэл байсан. Усанд живж байгаа биеийн эсэргүүцэл жижигхэн гарын татуулзах хөдөлгөөн. Гэхдээ энэ бүхэн маш хурдан болсон. Ус нам гүмийг буцаан авчирсан. Амьдрын хүүхдийг гаргаж алчуурт ороож орон дээр хэвтүүлсэн. Яг л унтаж байгаа мэт. Энэ бол санамсаргүй үйлдэл биш. Энэ бол ёс байлаа. Тэр үүнийг эмх цэгцтэй хийж байв. Учир нь эмх цэгц бол түүний сүүлчийн хяналт байсан. Дараагийнх нэг бүрэн тус тусдаа, нэг ч удаа зэрэг, нэг ч удаа яарсангүй. Хүүхдүүд нэг нэгээрээ алга болж байхад байшин дотор хэн ч орж ирээгүй. Хөршүүд юу ч сонсоогүй. Учир нь хашгиран байсангүй. Энд буу байгаагүй. Энд хутга байгаагүй. Энд зөвхөн ус, тэврэлт, итгэл байсан. Тэр бүр хүүхдүүдийнхээ байрлалыг бодолцсон. Хэн хаана хэвтэх ёстойг, хэн нь хэнийхээ хажууд байх ёстойг. Энэ бүхэн түүний хувьд эмх цэгцтэй, зөв дараалалтай байв. Учир нь эмх замбраагүй байдал нь түүний толгойд аль хэдийн хангалттай их байсан. Сүүлчийн хүүхэд хамгийн бага нь энэ мөч хамгийн удаан үргэлжилсэн гэдэг. Магадгүй эргэлзээ энд л хамгийн их байсан байх. Магадгүй энд л ээжийн дотор үлдсэн өчүүхэн бодит ухамсар хөдөлсөн байх. Гэхдээ тэр бодол удаан амьдарсангүй. Хэрвээ чи одоо зогсвол тэдний нэгэнд тамд унана. Энэ бодол бүхнийг дарсан. Бүх зүйл дууссаны дараа Андре угаалгын өрөөнд хэсэг хугацаанд зогсож байлаа. Ус унтарсан. Байшин дотор гүн нам гүм. Энэ нам гүм бол аимшигын дуу биш. Энэ бол хоосрол. Тэр сууж уйлаагүй. Орилж хашгирсангүй. Тэр зүгээр л дараагийн хийх ёстой зүйлээ хийсэн. Утсаа авч дугаар дарсан. 911 түүний хоолой тогтун байсан. Миний хүүхдүүд нас барсан. Энэ үгийг хэлэхэд түүний дуу чичрээгүй. Учир нь түүний хувьд бүх зүйл аль хэдийн дууссан байсан. Цагдаа ирэхэд байшин цэвэрхэн байлаа. Ямар ч тэмцлийн уул мөр байхгүй мэт. Хүүхдүүд унтаж байгаа мэт хэвтэж байв. Энэ дүр зураг мөрдөвчдийг чичрүүлсэн. Учир нь энэ бол галзуу хүний эмх замбраагүй алга биш байлаа. Энэ бол өвчтөе оюун ухааны системтэй үйлдэл байсан. Андрийг баривчлахад тэр эсэргүүцээгүй. Тэр зүхтаагүй. Тэр бүр гайхсан ч үгүй. Тэр зүгээр нэг өгүүлбэр хэлсэн. Би тэднийг тамаас аварсан. Энэ өгүүлбэр мөрдөвчдийн чихэнд удаан хадаж үлдсэн. Энэ өглөө аимшигтай байсан. Гэхдээ аимшиг нь цуснд биш байлаа. Аимшиг нь итгэл дотор байлаа. Part 3 энд дуусч байна. Энэ хүртэл сонсон танд баярлалаа. Тун удахгүй үргэлжлэлийг оруулах бөгөөд өшөө илүү сонирхолтой аимшиг болсон явдлыг сонсохыг хүсвэл манай сувгийг subscribe хийж биднийг дэмжээрэй. Subscribe to my channel.